өөрчлөн өвөл доод явж байгаа. За сайн уу? Байгаль маань аа. За энэ удаагийн бичлэгээр би та нарт хагасаа өдөр би нөө Торонто хот ороод ингээд юу хийсэн тухай бичлэгээ ингээд хүргэнгээ давхар нэг мэдээллийн чанартай юм бас түгээе бодож байна. За ямар мэдээлэл түгэж байгаа вэ гэхээр Торонто хотод Жаги гэдэг Монгол ах байт юм байна. Машин засдаг, машины үйлчилгээ, сервис үйлчилгээ үзүүлдэг нэг өөр ингэсэн хувийн бизнестэй машины засварын газартай нэг ах байт юм байна. Тэр ахынхаа тухай олж мэдлээ. Тэр ах дээр очиж бас хагас өдөр машинаа үзүүллээ, дугуйг нь солиуллаа. Тэгингээ энэ Торонто хотод ирчээд машин авах байгаа хүмүүст ганц хоёр хэрэгтэй болов уу гэсэн мэдээллүүдийг өөрийнхөө ойлгосноор өөрийгөө одоо би чинь бас машин хэрэгтэй айгу хол хүнэлтэй тиймэрхүү юмнуудаас хол тэгтээ яг уу ер нь тэгдэм мэн тэгсэн дээр юм биш үгээд олж авсан ганц хоёр мэдээлэл хэлчихье. Түгээцэн дээр юм байна. Хүмүүс хэрэгтэй байна гэж бодож байгаа уднаас хэлэх гэж байна. Монгол машин цэцдэг ах дээр болохоор манай ихэр нөхөртөөгөө ингээ очиод машинаа үзүүлээд ингэж яхад монгол хүмүүс ирээд машин унж ирээд одоо авах гэж байгаа маа энэ машин хэр вэ ингээ үзүүлжсэн гинэ. Тэгэхээр тэр ах ингээд үзээтэй сайн юм байна. Хэрэггүй юм шиг шүү. Бити яваар өөр машин үзгээл ингээ зөвлөж өгдөг юм байна. Өгжсэн гин тэнгүүд ерөнхийдөө бол second hand буюу used car авах гэж байгаа хүмүүстэй дилерээс авсан чамаагүй хувь хүнээс авсан чамаагүй хасаа өмнө те шийдвэр гаргахаас өмнө унж үзэж болдог байхгүй. Тэгээд унж үзэхдээ очиод те тэр ах дээр ч юм уу очиод ярьж байгаад би ингээ машин авах гэж байгаа би та надад зөвлөд өгөөч хараад өгөөч гэд тань дээр яваад очив юм чигээ ярьж байгаа те монгол хүмүүсэндээ болох байлгүй те. Тэгээд очиод машинаа үзүүлж явал айгүй хэрэгтэй санагдсан. Ягаад гэвэл дилер дээрээс авсан ч гэсэн хувь хүнээс авсан ч гэсэн машинууд асуудалтай машинууд байдаг. Used car авах гэж байгаа хүмүүс гар дээрээс хувь хүнээс авах байгаа хүмүүс яг ямар материалуудыг тэр хүнээсээ шаардсан байх хэрэгтэй вэ гэх тэгэхээр юу гэдэг юм бэ? UVIP гэдэг Used Vehicle Information Package гэдэг нэг юм хуудас байгаа. Тэр хуудсыг тэр машин худалдаж авах байгаа хүнээсээ заавал шаардаарай. Машинаа зарж байгаа хүнээс аваарай. Тэр цаасан дээр нь юу байдаг вэ гэхээр яг машины чинь нийт хэдэн километр явсан нь километртэй байгаа нь үнэн зөвөөрэй байна. Тэгээд ослын түүх, өнгө, будаг, өмнөх эзэмшигчдийн мэдээлэл өөр юу юм бэ? Тиймэрхүү мэдээллүүд байдаг болохоор тэр UVIP гэсэн юуг нь заавал аваарай. Пакэж нь хэрвээ тим юм байхгүй гэд тэр нөө авж байгаа хүн тим юм UVIP байхгүй байвал ядаж safety certificate гэх safety certificate-ийн хамгийн ойрын хугацаанд хэлсэн те ядаж 1 сарын хугацаанд ч юм өмнө хийлгсэн тиймэрхүү сертификатыг авч шалгаж үзээрэй. За тэгээ safety certificate авчаад хүмүүсүүд нөө машиныхаа эзэмшигчийн нэрийг солихын тулд угаасаа сервис онтоор орж UVIP-г авна. Надад бол ерөөсөө авахтаа тэр анх авах байгаа хүнээсээ safety certificate шаардаад UVIP гэдэг энэ хоёр документыг хоёулангийн заавал шаардаж аваарай. Тэгээд тэр бас машины ownership гэдэг нэг ногоон хуудас байгаа. Тэгэхээр ownership-д байгаа хүний нэр өөрийнх нь ID-г давхар шалгаж үзээд нэр нь таарж яаг уу юу? Давхар шалгаж авахгүй бол хулгай машин худалдаж авах бас өндөр эрсдэлтэй шүү. Гэдэг шаардаж авж байгаарай. Тэгэх юм бол тэгэхгүй бол тэр байхгүй байвал нэг машин дээр байгаа явсан километр нь те худлаа хурамчаар багасгсан жаах юм болов ямар осол аваад орж исэн ер нь нууц нэг safety-г хангах чадахгүй те тиймэрхүү асуудлууд бас машин дотор байдаг юм байлээ байж болдго юм байлээ шүү. Бас хүмүүс яг машин авахдаа асуугаад байсан. Юу вэ гэхээр used car яг хэрэгжилжсэн машиныг хувь хүн дээрээс авах юм бол арай хямдхан л та нөгөө нэг дилер дээрээс авснаас тэгтээ дилер дээрээс авах юм бол яг дараа нь хаягтай буцах эзэнтэй гэж үзсэн үүднээс тэр нөө эсэншүүдийн илүү гаргах те сервис фимиг нь төлөөд тэр нөө дилер дээрээс бас авч болно. Тэр бол зөвхөн хувь хүний сонголт. За ингээ хагасны өглөө битэр Торонто руу орж байна. Ер нь бол Торонто манай хотоос ер нь 100 км-ийн зайтай. Битэр ер нь л яг цаг зарцуулж явдаг. За битэр ингээд машин засварын газар хүрээд ирсэн байна. Машинаа гадаа тавьсан. Машины чи өөр танихгүй мэрээ яваад байна. Аюу. Тэр ингээд тэр машин дуугаас болохоор явлаа. Гэсээс нөгөө нэг цаалдагч айл нэлээ. Хотлох нэлээ.
Ямар Тэмүкэтэй адилхан хөвгтэй. Харин Тэмүкэ за тэгээ дугуйгаа солиулж явах хоорондоо дотор нь орж ирээ сууж исэн чинь тэр хараад монгол өчгөр бичсэн каллиграф үлэмжийн чанар гэдэг бичвэр байсан хараад бүр айгүй гоё омгших сэтгэл төрсөн. Юуг нуух вэ? Наа тэгээ манай хүн орж ирж битээ нэг машиныхаа дугуйг солиулахад нэг ойролцоогоор 2 хүрэхгүй цаг хүлээсэн шүү. Айгүй хурдан болцсон. дооч тавилсан, зизий тавилсан. Би өржнөө өвөл дуу тавьж байгаа бас зам дээр шарваад. Баяртай байна уу? Баяртай байна. Юу. Боо юм болчихсон. Боо юм болж тавилсан. Нодлон яг нодлон жил дугуй солиулсан болохоор би энэ жил солиулахгүй гэдээсэн ч гэсэн боо юм болж иж өнөөдөр хурж солиуллаа ш. Яг нодлон байхгүй 7-8 сард яг 4 өдрийн шинэ дугуй солиулсан чи ахаад яг жилийн дараа 4 өдрийн шинэ дугуй солиулаад. Чта. Боо юм болж солиуллаа баяртай байж ш. Энэ Монгол ахын ажилладаг газар. Тагайна. За тэгээд дуусаад балжаа маань шагаан харваа руу явах байсан монголчуудыг. За тэгээд би болохоор балжаагийнхаа ээжтэй нийлээд бид хоёр нэг эрүүл мэндэд анхаарчих гад жоохон тарах твэрээ багсгачих гад Love Fitness орсон. Энэ LA Fitness ч Love Fitness гэж шоглож хэлж байгаа шүү. Fitness чинь айгүй гоё дотроо усан бассейнтай, ерөөсөө йогатай бүх төрлийн хичээлүүд явагддаг юм лээ. Тэгээд айгүй олон салбартай. Манай бэрээ бүр 2 салбар байсан гэж бодчих. 2 салбар нь хоёулаа авсан бассейнтай. Тэгээд энэ LA-гийн фитнесийн гишүүнчлэлийг авчих юм бол ерөөсөө аль ч салбартаар нь очиж болох юм байлээ. Бас нэг найзаагаа дагуулж явж болох юм байлээ. Мөн Америкт бас очиод үйлчилж болдог гэж хэлжсэн. Тэгээд нэг гишүүнчлэлийн нэг сарын хугацааны төлбөр нэг $40-50 байсан баха. За бид хоёр чинь тэгээд зумбанд орсон, йога хийсэн, усан бассейнд нисэлсэн. За юм гоё. Усан сэлэлтийн өрөө байна. Ямар ч хүн алга байна. Би нэг 15-20 минут дээр сэлчлээ. Тэнд жимнийх нь өрөө нүуний цаа. Окей. Ямар хүн байна да. За кофе аваад, нэг пицца аваад. Тэгээд юу дэ Outlets орж өөртөө нэг пүүз авнаа. За. Унгааж авах үү? Алдах үү? За тэгээд бид Торонто Premium Outlets орж ирж гутал үзсэн. Тэгээд Торонто Premium Outlets маань ер нь бол айгүй хямдралтай байдаг. Ботлогчдод нь яг хямдралтай байдаг учраас бас загвар юу нь бас их ховор байдаг. Тэгээд төлөвлөлөө манай хэдэн пүүз өмсч үзлээ. Энэ айгүй таалагдсан надад. Тэгээд жоохон хатуу уултай. Жоохон тухгүй санагдаад энийг авч чадаагүй. Тэгээд Торонто Premium Outlets-ээс яг өөртөө таалагдсан пүүз олж чадаагүй болохоор Sherway Mall ороод яг энэ пүүзийг яг энэ пүүзийг авъя гэж байгаа. Энийг өмсөж үзэж байгаа. Энэ бол аюу гой тухтай юм байна. Энэ харанхтай. Гэхдээ би энийг биш арай өөр загварыг авсан. Энэ дуулууг энэ бас аюу гой таалагдсан. Гэхдээ бас л аваагүй л дээ. За тэгээ үзэж байгаад энэ өнгөтэй энэ пүүз авсан. Тэр нь балжаа битээр найзандаа очоод сайхан сууж агаад тэгээд гэртээ арчгаасан. За энэ бичлэгээрээ тэгээ би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр Канадад бол аюу олон төрлийн үндэстэн олон улсын хүмүүс байдаг учраас сайнтай муутай маш олон төрлийн хүмүүс байдаг. Бас маш болгоомжтой, шанар сэрэмжтэй байж хахад хэзээ ч илүүдэхгүй шүү.